За, hi guys. Forex Gossip эхэлж байна. Өнөөдрийн зочноор Өсгөө маань оролцож байна. За, өөрийгөө танилцуулаарай. Ингээд өсгөө маань гэж танилцуулсан. За, уушлаарай. Дахиад Манай трейдер маань. Өсгөр л гэдэг. хэдэн жил ярьж байж байгаа 6 дахь жилдээ ярилцж байна. За, хамгийн их ашиг олсон үе нь хизээ байв? Сайн нэг сард Нэг сард хэдийг татсан бэ? 2800. Вау. За, аль брокер дээр гэж асуугаар хүмүүс та нараа айгүй хууралдаг. Гэтэ ерөөсөө хууралдаг биш шүү дээ. Юун дээр ярилцаа татсан бэ? Алт. Аа, ямар брокер дээр? EPC. Баярлаа. Бидний сонсох Би бараг юу би одоо гэрээс гарахсаа айж байна. Ингээд талчигдаад байвал яахгүй шүү. Ямар талчижсэн ямар бацаанууд гээ улаан нь. За. За тэгэхээр яг Forex Gossip гэд нэрэн дээрээ хэлсэн маа штэ guys. Gossip хийдэг, gossip гэж юу гэдэг мэддэг хүмүүс нь үргэлжлүүлж үзээрэй, мэдэхгүй нь. бид нар ямарч брокер муулаагүй ирж байгаа асуултанд хариулсан. Одоохон байж байгаа. Одоохон. За байж тийм үү? Gossip гэж чиний юу вэ? Хүн болох юм болов? За. Өөр ойлголт байна уу? Ойлголт байна ийм gossip гэхээр юу толгойч. Жохон ховч юу? Солиу гэж юу? Хов. Ер нь англи хэлээр Дэжүү шүү дээ. Watersna. Watersna. Аха. Баярлаа. За тэгээд яг юун дээр gossip хийдэг вэ гэхлээр Forex арилжааны ингээ группүүд байгаа. Тэрэн дээр хүмүүс нэрээ нууцлаад ингээд асуултууд өгдөг. Тэдэн дээр нь яг одоо орж байгаа зочин маань ямар хариулт өгөх нөө гэдгийг ингээд хардаг байгаа шүү. За тэгээд эхний хаасаа эхлэе. Энэ 25 минутын өмнө ингээ оруулсан пост байгаа байхгүй юу? За шууд скриншот хийлээ. XM-с өөр кредит бонус өгдөг брокер байна уу гинэ. Бага зөндөө. Зөндөө байгаа. Нэрлэл юм уу? Нэрлэл. За RS Finance. XM-с үг гэж байна. Mot Forex. За тэгээ өөр зөндөө байдаг. Гэхдээ яг нэрлэл ихээр бас худлаа мэдчих магадгүй. Манайх EBC болохоор одоо FCA license-тай тэр нь болохоор санхүүгийн хамгийн том зохицуулагч хийж явдаг учраас манайхаас бонус болон кредит фанд зөвшөөрдөггүй. Уучлаарай. За яг дараачийнх нь асуулт ингэж таарж байна. Ер нь анзаараад байх нь XM дургу хүмүүс их байгаамаа тий. Ууг нь хөөрхий хөгжөөд монгол хэл интертэй болцсон мэлээ шүү дээ. Өмнө жил лаб байгаагүй гинэ. Чи XM ашигладаг уу? Ашигладаг. Аха. Монгол хэлтэй байсан уу өмнө нь? Өмнө нь монгол хэлтэй байгаагүй, саяхнаас монгол хэлтэй болсон. Тэгсэн чинь хүмүүс комментэн дээр нь өмнө жил монгол хэлтэй байсан. Ер нь бол монгол хэл эдэр нэг их хамаагүй л дээ эдэр гэсэн. Нөгөө монгол хэлтэй гэдэг чинь спортын нэрж байгаа юм болов уу? Тэр чинь одоо наа чи сая монгол хэлтэй болсон гэдэг чинь дашборд нөхгүй зү. Аха. Тэгээ дашбордон дээр нь бол ерөөс монгол хэл байгаагүй. Нэг спам тэр нэг өөр солонгос байдаг. Аха. XM бол маш олон жил үйл ажиллагаа 15 жилийн туршлагатай илүү дээ тий. Амар удаан туршлагатай тий айгүй удаан үйл ажиллагаа явуулж байгаа брокер шүү. Guys, энэ шилжүүлэгч үндсэн хөдөлгөөнийг хаанаас гаргаж ирээд байна? Индикатор эдэрмэр ч юм уу? Нарамэр ч юм уу? За. Трейдерийн шилжүүлэгч болон шилжүүлэгчийн хөдөлгөөнд байгаа ярьж байгаа арга барил нь өөрийнх нь зохион гаргасан стратеги билээ. Ямар нэгэн индикатор байхгүй. Цаг хугацаагаа зараад гаргасан юм байна. Би тэр арга барилыг бол ашигладаггүй ч гэсэн тэр үнийг хүндэлдэг. Мондаг юм аа. Тэсаа. Окей. Хүмүүс тэгээ индикатор янз бүрийн юм ашигладаг юм. Логикийн сайн ойлгож байгаарэ. Юу ямар ч тийм томьёогоор гарсан юу гинж мэдгүй индикатор ашиглаад бас хэцүү шүү. За энэ ингэ доллар ч удахгүй цаас олон шүү. Ашгаа эртхэн аваад өөр валют болго гинэ. Энд дэр чи юу хэлэх вэ? Трамп ах байгаа цагт доллар цаасалгүй. Тэгээ коммент нь болохоор тэгээд л үе нэг мэдэм хэрсэн юм зараа. Энийг нөгөө нэг дид толгон тий. Хааха үнэ гоё бро. За ер нь аль энэ хүнтэй айгүй эсрэг бодолтой хүмүүс комментэн дээр их орж ирсэн байна. За манай эдитер хийх хүнд маань их л дид хэрэгтэй болох нь тэгээ. За next. Чамд арилжаа их таалагдав. Таалаад хийдэг юм биш шүү дээ. Чи одоо ажлынхаа хажуугаар хийдгүү айл эсвэл одоо full time trader уу? Full time.
төгсөөд удааг байгаа. Өдрийн айл цагаар ярилж хамгийн тохиромжтой санагддаг вэ? Нью-Йорк AM session. Ягаад? Хамгийн гоё volatile хөдөлдөг. Тэгээд өөр индексээс арилждаг. Одоогоор ярилжаад дансан чи эдэн дөрөв аваа. Доор арилжааны дансан доо бүгдийн дөрөв татаа гаргацсан. Тэгээд одоо мөнгө. Тэгтээ яг харуулбал болно л та. Хэдэг татсан байна. Энэ нь 2008 ч нөхгүй. Оо. Чи тэгээс нь сэл дарсан юм уу? Но. Бай. Онхах юм бим. Жир спам бим гэлээсэн тийм үү? Окей. Энэ яагаад ийм болцсон юм бэ? Энэ групп ингээд дүүрэн бүр жалгадаа гэл муулаад ахын тийм хэлэг дээр нөгөө бррр гэдэг нөгөө гүлэгдэг тэрийг оруулаа тий. За ямар брокер зүгээр юм бэ? Ийм муу юм уу энэ ямар хэцүү юм бэ? Яа бэлёгийн 21 цагийн өмнө За дээд гэж оруулчих. Дээд уржигдаар 10 миллионоо шатаасан шиг байна. Эсэл тавьдаггүй. Миний данс шатхааргүй болсон гэж чаагаад байсан гэнэ. Тэр хүний л мөнгөтэй миний мөнгө. Энэ хэсэг хувийн юм яах вэ? Баян ингээд ерөөсөө дандаа Групп чи ямар амар сөрөг болсон негатив юм байна. харин тийм. Бид хоёрын негативтэй биш шүү. Энэ дээр анхааруулж хэлэхэд угаасаа энэ чинь яг өөрийнхөө мөнгөөр арилжаа хийгээд өөрөө мөнгө алдчихж байгаа учраас маш хэмжээний сэтгэл зүйн асуудлууд гарч ирнэ. Тэгэнгүүт чинь мөнгө алдчихсан чинь тэгэл эхлэн штэ гэсэн. За бас тийм ээ. Чи одоо штэ тий хамгийн чи гой зөвлөө өгөөч хамгийн ингээд арилж байгаа хүмүүс анх арилж байгаа хүмүүст юу хамгийн зөв баримтлах хэвээр аль эсвэл юугаа ер нь ингээл ер нь за ер нь зөвлөх өгөөч. Арилжаа битгий. За. Өөрийн гэсэн системтэй л авах хэрэгтэй. Яг мөнгөө бүгднийг нэг дор шидчихгүй хүн шиг нэг аятайхан аваа явуучих системтэй бай. Тэгээ тийм системээ гаргачаа тэрийг дагчдахгүй бол тэгэл өөр чинь хохин л бах та. Яа. Чамд үзэгчтэй ханд шидмэр байгаа үг байна уу? Хайртай шүү. Хамаг дэмжээрэй. За. Тийм манай өсгөөгийн YouTube пост-ыг маань бас лайклаарай бас их гоё юм шүү. YouTube чинь ямар нэртэй? Rhythm trading. Rhythmics trading гэдэг. Дахиад хэлээ. Rhythmics trading. RT за би өөрөө үсгээ марчлаа. RHYTMICS Rhythmics. Өсгөө найз хүнтэй Ба. хэдэн жил өргөж байгаа? Одоо жил болж байна. Хайртай. Хайртай. Энэ дашрамд хайртай нэг өгөлтөж. Хайртай шүү. За. Чи Харин өглөө жоохон stop class авсан шүү. Хамгийн их алдчихсан хэдийг алдчихсан бэ чи? Зөндөө алдчихсан. Тэгээд яг нэг дор би бод хийжээш нэг тийм амар их мөнгө алдчих байгаагүй. Зөв нэг stop loss-оо зохиол дараалж алддаг ч гэдэг юм. Эсвэл тухайн сар ашиггүй гарна ч гэдэг юм. Тиймэрхүү яг 1500 $1000 алдагдтал. Нэг өдөрт биш шүү тэр. Ингээ яг бүтэн алдагдaltaй сарын хугацаанд гэсэн. Тэгээд сая бол яг бүтэн нэг сарын хугацаанд ашигтай гарсныхаа ачинд 2800 татж байгаа. Түүнээс би бол өөрөө нэг тийм амар бас супер баян гэл мөнгө цацаад гэдэг юм биш байхгүй. Бас яг тогтмол болж байгаа. Тэнгуү чи ми нэг дунджаар бол нэг арилжаанд алддаг нэг 30-аас $40 алдагдлуулээд нэг 100-аас 120 хашааг авнаад гэж үздэг нэг арилж байгаа. Амар сэтэл баттай арилжаач мэн тий. үнэхээр Хөдөл хүмүүс авааштай чанартай юм шүү. яг ийм байдлаар яг арилжаа хийдэг бол бас гоё аахгүй тий. Хүн ер нь өдөрт ингээл $50 ашиг хийчихэд бол өдөрт $200,000 төгрөг хийчих гэсэн үг шүү дээ. Тэр чи одоо бас өдөрт $200,000 гэдэг чинь амар их байхгүй юу? Харин тэр нь бол хангалттай дүн тий одоо хүмүүсийн дундаж цалингийн хэмжээ хийж байгаа лээ. Тэгэхээр тэрийг бол Энэ дээр жоохон өрөөсгөл ойлголт байгаа. За. Өдрийн дошод $50 enough гэж байгаа шүү дээ. За. Гэхдээ хэрвээ тэр хүн өөрөө $50 данстай байж яах вэ? Аха. Тэр хүн чинь өдөртөө $50 нэг шиг дансаа бүтнийг нуглах шаардлагатай. Тий. Хэрвээ нэг хүн азтай байгаатай өдрөө $50 ишлэхэд маргааш тэр хүн дахиад тэр хэмжээгээ хийх гэж үзсэн. Энэ чинь өөрөө дансаа чи бүтэн эрсдүүлээд 50% эрсдүүлээд явчихж байгаа юм. Тэр чинь 2 удаагийн хамтлаглуулахад л дансч тань шүү дээ. Тэр тийм байж дахгүй. Ахаа яг $50 эрсдүүлээд $50 ашиг хийя гэж бодсоол яг тэр $50 чинь өөрөө дансны чинь бас нэг тэгээ нэг тодорхой хэмжээний бага хувь байх шаардлагатай. Багыг эрсдүүлээд хийх юм. Тэгээ эн чинь явандаа нөгөө данс өсөх хэрээр хүүгээс хүү тоцогдоод ихсээд явна тий. Манайх нөгөө нэг юу яа? Манайх нэг клиент таахгүй юу? Тэр нь шүү дээ $1000 данстай заяа. Тэгээ $1000 данстай. Тэгээ тэрийг өдөр болгон бараг өдөр болгон $50 татдаг явц тоо. Тэгэл арилжаал $50 хийгээл тэгэл 50 татвал тэгэл ингээл байнгын ингээд юм
аккаунт нь $1,000 бол байнга. Тийм клиент гэдэг одоо Нөгөө арилжааг яг нөгөө нэг имлэгээс харьцуулж үзэх юм бол яг нэг юм ижлэхэн төрлөө байдаг заа. Имч хүн яг боловсрсон бүр ингээ бүрэн гүйцэд мэдлэгтэй яг туршлагатай юмж болохын тулд дор хаяж 6-аас 7 жил сурдаг. А тэрний ардаас туршлагачхад нэг 2-3 жил туршлагачдаг. Тэгээд яг хүн дээр имж дадлага хийгээд эхэлдэг. Яг арилжаач адилхан. Яг энэ дээр сэтгэл зүгээ бэлтгээд тодорхой хэмжээний хугацаа зарцуулчаад ардаас нь багахан мөнгөөр эхэлдэг ч гэдэм үү дадлагчаад явсараа байгаад алдсаар байгаа сэтгэл зүй доктортой болдог. Тэгээд имж болгон ижлэхэн техник байдаггүй. Жишээлбэл нэг эмч дээр очиод тэ нурууны өвчнөө шалгуулад үзэхэд сонголын цаглын инг тэгч гэдэг юм. Тэгвэл нөгөө талын эмч дээр очиход за энэ нэмийг угаараач гэдэг юм уу. Эсвэл өөр нэг эмч дээр очиход энэ тосыг түрхээрэй ч гэдэг юм уу. Янз бүрийн өөр мэдлэгтэй. Гэхдээ эцсийн дүндээ эдгээр чинь бүгдээрээ тухайн хүний өвчнийг намдах өвчнийг эдгэх дээр л байгаа. Арилжаач гэсэн адилхан. Энэ хүн өдөр $50 татдаг гэж болно. Энэ хүн өдөр $100 татдаг гэж болно. Би нэг $100 алдаг төлөөчлээ гэж бодоход бид гурвын үндсэн зорилго эцсийн дүндээ л хашаа хийн гэсэн зорилготой байгаа. Гэхдээ энэ хүн өөр арга барилтай, энэ хүн өөр арга барилтай, би өөр арга барилтай. Тэгэхээр ерөөсөө яг объектив талаас нь хүндлүү за чи ингэж ярилцдаг юм байна болохгүй гэж хэлэх нь бас жоохон буруу. Тэгэхээр янз бүрээр л ярилцдаг хүмүүс байгаа. Тийм ээ тий. Чи ямар арга барил ашигладаг вэ? Smart money concepts. SMC. Одоо яг тэрийг YouTube сувгаатлаа явдаг. Тэгээ яг энэ арга барилаар ярилцж 2 жил болсон. Сурах гэж 1 жил болсон. Болсон. За энэ ч одоо гэгэрлийн төвшинлөө ороод ирлээ ш. Ерөөсөө Gossip биш сургалт авсан юм. ерөөсөө ингэ Дэж араа одоо gossip ба явуулъя заяа. За тийм манай хамгийн гал халуун асуулт заяа. За энэ асуултнаас ч амар хейтерсэн байж магадгүй хаа мэдхгүй байна. Ингээд нөгөө нэг юм арилжаа штэ юм бэлтрээд штэ гэд би хэлсэн чинь буруутсан юм шиг үлээ за мэдгүй тий. Нэг тийм жоохон хутлаач гадаг тал байд штэ. бүл 3 тэрбум хийгээд гэдгээл гэдэг штэ. Чиний сонсчихсан хамгийн том бүлтрэлт юу байсан бэ? Олон улсын хүмүүс үзэж байгаа заяа. За би брокерийн нэр хэлэхгүй архи. Тухайн брокер дээр арилжаа хийдэг хүн. Масаа хэлбэл бид нар алуулах гэж тэгээд. Би ч өөрөө алуулна. Яас тэр чинь бас өөрөө нэр хүндтэй хүн. Би тэр хүний хувь үнийг мэднэ. Би тэр хүнтэй хувь үнээр нь уулзчихсан. Тэр хүн бүгд бүтэн подкастт ороод тэрийг нэг өвчнөө хүн үзэж байгаа шүү дээ. Монголчууд ч үзэж байгаа. Тухайн брокерийн хүртэл ингээ олон улсад үйл ажиллагаа явуулдаг брокер. Тэр брокерийн подкастт орсноо гэмбл ярилж байгаа явуулсан. Би алтан дээр зүгээр байтад мартцсан. Би баг хин гэдэг юм хэлээ. Тэгээд амар хүн байсан. Үгүй. Би хэлэхгүй. Нэр нь хэлэхгүй. Тэгээд тэрнээсээ би $100 ашиг хийсэн ингээд. Яг цацсан. Тэрийгээ цацсан. Хоёлаа тэгвэл баг л амар адилхан бодож байсан юм. Би ч гэсэн тэр бүжлийг олж үзчихэж юу вэ наа чин яг ярилжаа юм уу юу юм бэ бүр зүгээр нэг Аз шиг тийм юм аа. Тэгээд өөрийгөө багш гэсэн. Тий. Яа. Ер нь мөнгө гэдэг чинь амархан олно гэдэг хүмүүс амар буруу ойлголттой. Тэг форексийг бол амар амархан гэж бодоод идэм шиг. Хэцүү те би өөрөө сая дөнгөж сая дансаа шатаачлаа гэж. Надад амар хэцүү байна яг хүнтэй. Би ингээд сумааргүй байхгүй. Одоо тэг яах вэ? Манай энэ дугаарт хүрэлцэн ирсэн өсгөөдөө чамдаа баярлаа. Баярлаа өсгөө. Зүгээрээ. Гэтэ арилжаа байгаа штэ. Арга барилын сурахад амар амархан ч гэсэн тэн дээрээ ажиллах нь өөрөө хэцүү шээсэн. Яг арилжаа нь хэцүү биш. Яг чи арилжж байгаа хүн өөрийгөө өдөртгөн л хэцүү. Анти юм шиг байна тий. Хүн яг шунлаад ардаг болчихлоо хэрэгтэй юмшсэн шүү дээ. Алцаар байгаа сурна. Би зөнзөл алдсан шүү дээ гэж. Тэгээ болоог байна л гэсэн. Гэтэ миний данс ер нь нэмэгтэй байдаг шүү уучлаарай. За баярлаа өсгөөдөө баярлаа. Тэгээд энэ дугаарт бид хоёрт ингээ гоё t-shirt явуулсан 9 шид гэдэг энэ брэндтэй бас их баярлаа. 9 шээ. Чи бас нэг аваарай за. Бид хоёр чамд өгнө. Хөөе чам манай ABC-ийн хүүдий мөдий байгаа юу? Подолк. Подолк ч ажлынхан. Манай ажлынхан. Хөөе ба. Тийм. Нэрээ манай одоо EBC-ийн нөгөө нэг клиентуудаа өгдөг бэлгэнүүдээс чамд хамгийн их таалагддаг нь юу вэ? Mousepad. Чам байгаа юу? Бага. За шүт. Манай хоол үнэхээр mousepad ямар ч өөр падтай ёстой яриад байх юм байхгүй үнэхээр гоё пад байгаа. Хин чаарсан ямар гоё юм бэ л гэдэг. За тэгээ ингээд дуусгая. Баярлаа. Баярлаа. Bye bye.